За 1242 онд Бат Алтан ордны улсыг цагаатай Дундад Азид өөрийн улсыг хүлэг Перс, Ирак, Азербайджанд бол өөрийн улсаа бол байгуулсан. За Монголын Иван гүрэн. За 1259 онд мөнх байлдаж аваад бол таалт төгссөн. За хаан ширээний төлөө тэмцэл өрнөхөд Алтан ургийн зарим ноёд бол хар хоримд хуралдан ариг бүхийг хаан өргөмжилсөн. За гэтэл хувлаа 1260 онд Кафинд өөрийгөө бол хаан өргөмжилсөн. За ингээ 1260 оноос эхлэн 4 жил шахам хаан ширээний төлөө тэмцэл өрнөж хувлаа ялж ариг бүх бууж өгсөн. За ингээ 1264 онд Бээжинд төвлөн сууж 1267 оноос Бээжингийн зүүн хон шинэ хот бариулсан. За энэ хотоо бол хаан байлиг буюу Дайдун гэж нэрлэсэн. За Монгол улсын төрийн төвийг шилжүүлсний дараагаар уугуул Монгол орныг Давааны арын Монгол хар хорим мууж гэж нэрлэх болсон. За ба Монголын Юан улсын хаад бол хар хоримыг улс төрийн ач холбогдлыг бууруулахгүй тул хаан хөвгүүдтэй жин ван цол олгон төр өдөр барих дадлаг хийлгэж байсан. За Юан улсын засаг захиргааны зохион байгуулалтын хувьд бол Монголын Юан улс Алтан ордны улс ил хаад цагаатай улсыг нэгтгэн захирч байсан тэм хүчрэг улс байсан. За Юан улсын засаг захиргааны зохион байгуулалтад бол их хаан, дотоод бичгийн яам, нууц бичгийн яам, дэвшүүлэн бууруулах яам гэх мэтийн зохион байгуулалтанд хийжсэн. За Юан улсын төрийн бодлого. За Хувлаа хаанаас тогоон төмөр хүртэл Юан гүрний хаад Монголын төрийн гол бодлогыг мөрлөг болгож байсан. За Монголын эзэнт гүрний бүх албан хэргийг монгол хэлээр явуулж байсан. Юан улсын үед зоосны зэрэгцээ бол 7 янзын цаасан мөнгө гүйлгээнд оруулан хүн амыг бүхэлд нь 10 зэрэг хуваагаад албан татварын нэгдсэн системийг тогтоосон. За Монгол хаад төрийн нууцыг хадгалах үүднээс шинэ бичиг зохиолгож төрийн гол албан тушаалд монгол хүмүүсийг ажилуулж байсан. За Хувлаа хааны үед 20 гаруй улстай улс төр худалдааны харилцаатай байсан. За Монголын эзэнт гүрэн ба дэлхий дахин. За дэлхий дахины эдийн засгийн чөлөөт бүс байгуулж эдийн засгийн хөгжилд үлэмж түлхэж зүйлсэн гэж үздэг монголчуудыг. За Евразийн ард түмэн бие биенээ мэдэх болж шинжлэх ухааны ололт харилцан нэвтэрч мэдээлэл маш хурдтай тарах болсон нь монголчууд бол дэлхийн түүхэнд оруулсан хөгжлийг үнэрлэдэг. За Монголын эзэнт гүрэн унсан нь за Хувлаагаас тогоон төмрийг хааны хүртэл нийтдээ бол 16 их хаан Монголын Юан улсын төрийг захиран сууж байсан. За 1337 онд Хятад Монголын дарлыг эсэргүүцсэн бослог бол гарсан. За эрч хүчээ аваад босогчд бол толгоогоо улаан алчуураар боосноос түүхэнд улаан алчууртны бослог гэж одоо нэрлэлд алдарсан байдаг. За босогчд өмнөд Хятадыг Монголын захиргаанаас чөлөөж улмаар 1368 онд нийслэг хаан балийг нь эзлэн авсан. За энэ бол одоо Монголын дэлхийд үзүүлж исэн буюу өөрөөр хэлэх юм бол бүрэн хяналтаа тавьж исэн торгоны замын зураг байна. За тогоон төмөр хаан нийслэл хан байлгах хотоо эзлэгдэхэд ойр дотныхоо хүмүүсийг даваад бүсэлтээс гарч 1368 гарч цугтсан. За 1368 онд Хятад дахь Монголын ноёрхол эцэс болоод одоо олон улс угсаатныг нэгтгэсэн Монголын Юан улс мөхөж Хятад Мин улс бол байгуулагдсан. За 13-аас 14-р зууны үеийн Монголын аж ахуй соёл. За аж ахуйн хувьд бол мал аж ахуй, агнуур, газар тариалан эрхэлж байсан. За агнуураа дотор нь аж ахуйн зориултаар мөн цэргийн бэлтгэл хийх зориултаар агнуурыг эрхлэж байсан. За Монголын соёлыг авч үзэхийн тулд оюуны соёл, эдийн соёл гэж ангилан авч үзэж болно. За оюуны соёл болохоор төрийн тахилга, баяр наадам, бичиг үсэг, түүх, бичлэг, урлаг, уран зохиол, шашин шүтлгийг нь оюуны соёлд хамруулан үзэж болно. За эдийн соёл болохоор орон сууц, хувцс хэрэглэл, хот суурин, төмөрлөг боловсруулалтуудыг авч үзэж болох юм аа. За 14-өөс 17 дугаар зууны үеийн Монголын улс төрийн одоо бутрал. За улс төрийн бутрал нь түүхэн хөгжлийн явцад тодорхой нэг үед бөгөөд улс бүхэнд уурт богино хугацаагаар үргэлжилж байдаг. За Монголд бол 14-өөс 17 дугаар зууны үед тохиогоод 300 орчим жил үргэлжилсэн гэж ингэж үздэг. За 1368-аас 1634 он хүртэл Монгол улсын төрийг
22 хаан барьсан тэр үеийг баг хаадны үе буюу улс төрийн бутралын үе гэж нэрлэдэг. За 15 дугаар зууны үеийн Монгол улсын засаг захиргааны зохион байгуулалт нь 6 түмэн Монгол, 4 түмэн ойрдоос бүрдэж байсан байна. За төрийн байгууламжийн хувьд аваад үзэхээр зэрэг хаан, ноёдын чуулган, өрнөд Монгол, дорнод Монгол гэж хуваагдж байсан. За энэ 16 дугаар зууны үеийн Монгол улсын зураг байна. Ойрд Монгол, за халах Монгол, үүр Монгол гэсэн юм 3 хэсгээс бүрэлдэн тогтож байсан байна. За Бутралын үеийн Монголын төрийн бодлого. За монголчууд алдсан ноёрхлоо эргүүлж авахын төлөө хятадууд монголчуудыг иргэшээлдээ оруулах авахар харилцан тэмцэлж байсан нь энэ үеийн маш чухал онцлог үе гэж үздэг. За Мин улсын хаглан бутрах явуулгын уршгаар Монгол улсын төрийн эрх баригчид дотроо тэмцэлдэн за Хямрал самуунаас их хааны эрх захиргаа суларч Монгол орон улс төрийн Хямралд орсон. 1440 оны үе төр барьж байсан Тайсун хаан ойрдын тогоон тайжийн хүү эсэнг тайжид өргөмжилсөн. За эсэн тайжид өргөмжлөгдөөд 1451 он Тайсун хааны гиндүүлэн товтлсон ба Тайсун хэрлэнгийн зүг зүхтаж аваад эртний өшөөт хүндээ алагдсан. За эсэн бүх эрхийг гартаа төвлөрүүдэн төрийн хямралыг намжаан монголчуудын хүчийг баг боловч сэргээн төр тайван байдалд орсон. За ингээд 1454 он болоход эсэн тайш өөрийгөө бүх Монголын хаан гэж зарласан боловч алтан уургийн хүн биш учраас түүнийг бол хүлээн зөвшөөрөөг. За ингээд 1455 онд эсэн алагдаж түүний дараа олон хаан солигдсноор Монголоо нэгтгэх гэсэн оролдог талаар болж байсан. За монголчуудын нэгдмэл байдал төр сэргсэн. За 15 дугаар зууны дунд үеэр Монголын хаан Мандуул гарч ирэн Монголын зарим ноёдын эсрэг тэмцэж байгаад нас орсон. За Мандуулыг нас орсны дараа төр улсыг баг хатан Мандуухад нэгтгэн захирах бодлого явагдсан. За энэ бодлогоо бол Мандуухай хатан бол маш сайн гүйцэтгсэн төрд бол түүхэн эмэгтэй гэдгээр мэдэгдэг. За Мандуухай хатан Баян мөнхийн хүү Бат мөнхийг Даян хаан өргөмжлөн төр улсаа сэргээсэн. Даян хаан 6 түмэн улсаа нэгтгэн 37 жил бол хаан ширээнд суусан. За Манжин иргэшээлийн үеийн монголчууд. За 17 дугаар зууны үед дэлхийн түүхийг товойлгон бичлэж авсан монголчууд түүхийн тавцнаас гинт буусан. Тэр цагт Аз дорн дахны улс орнуудын хувьд Мандал, Бадрал, Нэгдэл, Бутрал холтон зэрэгцсэн өмнө самун ихтэй байсан юм үеэс. За энэ үед зүрчд Угсааны манжнаар түүхийн тавцанд гарч ирэн хүчрхэгжиж бусад орнууд руу товтлож байсан. За 17 дугаар зууны их үед монголчуудыг дурд товтлон 1636 онд өвөр Монголыг эзлэж авсан гэж үздэг. За энэ бол 1720-с 30 оны Монголын зураг байна. За 1630 онд өвөр Монголыг эзлээд өвөр Монголыг эзэлж авсныхаа дараагаар халахын зүгүүд өөрсдийнхөө эзлэн түрэмгийлэх бодлогоо явуулсан. За эдийн улс төрийн хувьд бол халахчууд бол төгжгөнөөл байдал байсан нэгдсэн төрийн захиргаагүй байсан үе. За халахын түшээ таан Гомдор, Сэцэн хаан Шолой, Засаг таан Сүбэдэ нар захирж байсан үе. За энэ бол зүүн гарын хаант улсын үе зураг. За 1639 онд халахын ноёд хуралдаж Ширээ цагаан гэдэг газар хуралдан түшээ таан Гомдоржийн 5 настай хүү Зан Азрыг Монголын шарын шинэ тэргүүнээр өргөмжилсөн. За 1640 онд Таравхтай Улаанбураа гэдэг газар Монголын ноёд чуулан 44-2-ын их цааз бичиг буюу Монгол ойрдын цааз бичиг бол анх баталсан. За энэ улс төрийн экзэгтэй энэ үед Шолой Сэцэн хаан Шолой 1652 онд Түшээ таан Гомдорж 1657 онд насан эцэлсэн. За эдний орыг Норов Чахуун дорноор залгамжилсан. За энэ үед Манжин хаан монголчуудыг хооронд нэвтрүүлзүүлэх халах ойрт хоёрыг нэгтгэх гэсэн бодлогыг таслах юм бодлого явуулж исэн. За энэ үед Галдан бошигт их цаазын үзэл санааг хэрэгжүүлэхийн тулд Манжин халах руу товтолсон. За ингээд халахчууд бол монголчуудын зүүн гарын хаант улсын Галдан бошигт мөн Манжин төрийн бодлогоос хамаарч шахалтанд орсон улмаас халахын асуудлыг хэрхэн шийдвэрлэхээ гэж 1668 онд оролцсон.